Монгол улсын ерөнхийлөгчийн зарилэг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дугаар 144 төрийн ордон Улаанбаатар хот засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол улсын үндэстэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 3-р заалт 34 дугаар зүйлийн 1-р хэсэг Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн зарилэг болгох нь 1. Иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чирэг бие бялдар, өв тэгш хүмүүжлтэй болгох, олимп, төв дэлхийн спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцох баг тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор Монгол улсад багийн спортыг хөгжүүлэх чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол улсын засгийн газар сайхан бэлэгт чиглэл болгосгоо. 1. Үндэсний болон хөл бөмбөг хоккейн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага стандартыг хангасан барилга байгууламжийн цогцлборыг нийслэл Улаанбаатар хот болон боломжтой босод суурин газарт бариулах, газрын асуудлыг шийдвэрлэх, дотоод гадаадын зах хөрөнгө оруулалтыг төр хувийн хвшлийн түншлэл хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх. 1-2 ерөнхий мэрэгжлийн болон дээд боловсролын байгууллагын хичээлийн сургалтын төлөвлөгөөнд заасан цагт багтаан үндэсний болон багийн спортын агуулгыг нэмэгдүүлэх, сурагч оюутныг үндэсний болон багийн спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, энэ чиглэлээр биеийн тамирын багш нарыг мэрэгшүүлэх. 1-3 багийн спортын үндэсний шигшээ багийн олимп, төв дэлхийн уралдаан тэмцээнд оролцох төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх. 1-4 үндэсний болон багийн спортын барилга байгууламжийн цогцлборт түшиглсэн багийн спортын мэрэгжлийн сургалтын академи болгох, спортын сургалттай дунд сургуульд тухайн чиглэлээр анги нээх, мэрэгжлийн болон боловсролын байгууллагууд дэргэдэн үндэсний болон багийн спортын төрлүүдийг клуб хэлбэрээр зохион байгуулж ажиллах, уралдаан тэмцээн зохион байгуулах, Монгол улсын тамирчдад гадаад улсын баг тамирчтай бэлтгэл хийх, хамтран ажиллахыг хөхүүлэн дэмжих. 1-5 биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор гадаадын хандивлагчид болон холбогдох байгууллагаас өгсөн тусламж, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл зэргийг гайдын татвараас зохих хэмжээгээр чөлөөлөх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх. 2. Үндэсний болон багийн спортын тамирчдыг ивент тэтгэх, урамшуулах, барилга байгууламж барих, шин технологиг нэвтрүүлэх зэргээр Монгол улсад үндэсний болон багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдад уриалсгаа. 3. Зарилгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлаж, хэрэгжилтийн талаар Монгол улсын ерөнхийлөгчд болон олон нийтэд жил бүр мэдээлж байхыг Монгол улсын засгийн газарт үүрэг болгосгоо. Зарилэг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэг дарж гисэн байна. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ноён цагаан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилыг Монгол улсын эрүүл мэндийн спортын сайд ноён шийлэг дамбалгаар болгож байна. Баяр хүргэе. Монгол улсын боловсрол соёл шинжилгээ ухааны яамд гардуулах зарилыг их хувийн тус яамны сайд ноён ган төмөрд гардуулах өгч байна. Баяр хүргэе. Монголын волейболын холбоо, Монголын хөл бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын хоккейн холбоо, Монголын гандболын холбоо, Монголын одос таталтын холбоо, Монголын бейсболын холбоо, Монголын регбигийн холбоо, Монголын крикетийн холбоо,
Монголын бөмбөгтэй хоккейн холбоо, Монголын хонхот бөмбөгийн холбоо, Монголын пара волейболын холбоо, Монголын хэмээн полоны холбоо, Монголын үндэсний шагаан холбоо. Ноёд хатагтай нарын энэ өдрийн амар амлан альтрын Монгол улсын ерөнхийлөгч 2010 оноос хойш бол 4 чухал зарлага гаргасан спорттой холбоотой нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай, өлийн спортыг хөгжүүлэх тухай, түүнээс гадна төв дэлхийн олимпийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчид насан туршид тэтгэлэг олох тухай, өнөөдөр бол ингээд үндэсний болон багийн спортыг дэмжих тухай засгийн газар чиглэлд өгсөн чухал зарлагыг хүлээн авах эслийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт баг тамирчид хамт олонд бол чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр дэлхий бол даяаршиж байгаа. Дэлхийн даяаршийн хэрээр бол улс орнууд бол бүх төрлөөр өрсөлдөж байгаа. Энэ эдийн засгийн хөгжлөөр, хүнийхээ хөгжлөөр, спорт бүхэл төрлөд бол өрсөлдөж байгаа. Монголчууд энэ жил бол 3 сая хүнтэй болсон. Монгол бол 1.6 сая хавтгад өрөөжин газар нутагтай. Манай өвөг дээдсийн ашгүй нар бол ариун их нөөц баялагтай газар шороо бидний өвлж авсан. Энэ даяарч байгаа дэлхийн ертөнцид өрсөлдөхийн тулд бол үнэхээр арт түмнийг нэгтгэдэг, оюун санааны хувьд нэгтгэдэг зүйл бол урлаг спортын төрөл байдаг. Тэгэхээр өнөө сайхан бэлгийн засгийн газар, өмнөх засгийн газрууд тэгээд энэ биеийн тамир спортын холбоод Монгол хүмүүсийг эрүүл сарвал байлгах, бусад улс үндэстнүүдэд өрсөлдөхэд бол чухал үүрэг гүйцэтгэж байгаамаа. Биеийн тамир спортыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого, үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч зарлага гаргаж маш том түлхэц өгч байгааг Монгол улсын засгийн газар, эрүүл мэндийн спортын яам, бүхэлдээ биеийн тамир спортын салбарын талархан хүлээж авч байгааг юуны өмнө тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Үнэхээр биеийн тамир спортыг Монгол улсад хөгжүүлэх, иргэдийнхэн бие болдрын зохистой хөгжлийг хөгжүүлэх, биеийн тамир спортод дур сонирхолтой залуусынхаа хүрээллийг нэмэгдүүлэхэд төрөөс тэр тусмаа Монгол улсын ерөнхийлөгчөөс барьж хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл маш чухал ийм хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг бол та бид маш сайн мэднэ. Үнэхээр спорт урлаг шинжлэх ухааны авьяаслаг хүмүүс сургууль дээр очиж өөрийнхөө клубыг ажилуулах ийм боломж бол гарсан ба. Энэ боломжийг ашиглаж олон хүмүүс олон клубуудыг ерөнхий боловсролын сургууль дээр байгуулж ажилласан. Маш их амжилт гаргаж байгаа. Хүүхдүүд үнэхээр ном сурах дуртай болж байгаа. Ер нь манай шинжлэх ухааныхын нэг зүйлийг хэлдэг. Байнга хөдлөхгүй бол толгой үнэхээр ажиллахгүй байна гэж. Тэгээ хүүхдүүд спортоор хичээллээд өөрийнхөө сонирхсан зүйлийг олоод авахаараа сурлагадаа маш сайн амжилт гаргадаг. Шийдвэр гаргах чадвартай болдог юм байна. Багийн спортоор хичээлж байгаа залуучуудад нэг зүйл анзаарэгдэж байна. Би гэдэг өвчнөөсөө салдаг. Бид гэдэг болдог. Ялангуяа манай волейболын холбогчид, саксны төвийн тоглогчид гэдэг бол дандаа бусдыг харж идэг. Бусдыгаа сайн талыг олж хардаг. Бусдыгаа яаж дэмжихийг харж идэг. Энэ өнөөдөр монголчуудад тулгамдаад байгаа би гэдэг энэ өвчнөөс салгахад бол багийн спорт бол чухал ач холбогдолтой гэж би хүүхдүүдийнхаа монголчуудын хөгжлийг хариуцж байгаа сайдын хувьд үнэхээр талархаж энэ зарилгыг хүлээж авч байна. Тэгээд зарилгаа биелүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгийг илэрхийлж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Баяр хүргэе.